Европт морин уурын анх дахь фестивал. Энэ мэдээж альва зүйл эхлэлтэй морин уурыг дэмжих мөн морин уурыг түгээн дэлгэрүүлэх хэрэглэгчийн зорилготой хамааралтайгаар эхлээс бидний цуврал үйл ажиллагааны бас нэг томоохон хэсэг бол энэ Европт морин уурыг бас сурталчлах мөн сургах морин уурыг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх түүгээр морин уурын хөгжмөөс Европт нэлээд өргөн хэмжээнд сурчлах бол хамгийн том боломж бол энэ фестивал хийгдэж байгаа асуудал. Европын холбооны улсыг сайхан морин уурын чуулгын хэсэг уран бүтээлчтэй зорин явах гэж байна. Учир юуны учир вэ гэхээр Европын холбооны улсад одоо буюу Германд одоо Бангладеш хотодод 5 сарын 28, 29-ний өдрүүдэд морин хуурын одоо анхдугаар наадан болох гэж байна. Түүнд бас оролцож, аядуугаа өргөж, Монголынхаа үндэсний өв соёлыг сурталчлах, уртын дугаа дуулж, ардын дугаа үндэснийхээ өв соёлыг сурталчлахаар морин уурын чуулгын уран бүтээлчтэйгээ зорин явах гэж байгаа да. Маш их баяртай байна. За би морин уурын чуулгын хөгжимчин, морин уурыг дэмжих Цэндийн Бочлон сангийн тэргүүн Баасан Живаалтан туул байна. За энэ удаагийн морин уурын Европын анх дугаар наадамд сонирхогчдын морин уурын уралдаан зарлагдаж байгаа. Тэгээд энэ наадмын тэргүүн байрт манай шагналын одоо цом очноо. Тэгээд өмнө бид нар одоо 2 удаагийн Америк дахь морин уурын наадамд бас сангийнхаа шагналыг бол гардуулсан байгаа. Энэ маань ингээд уламжлал болоод 3 дахь удаагийн наадамд бас бид нар шагналаа гардуулнаа. Тэгээд энэ морин уурын энэ наадам ингээ Америкийн нэгдсэн улсад Европод ингэж төгөн дэлгэрч байгаа. Одоо бидний эхэлсэн зам бол морин уурын чуулган дэргэд байгуулагдсан морин уурын сургалтын төв гэж одоо бараг 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Энэ төвийн минь одоо салбар сургалтын төвүүд Америкийн нэгдсэн улсад ингээ Европод үйл ажиллагаагаа явуулаад ийм сайхан наадам хийх хэмжээнд хүртэл өргөж байгаад бидний зүгээс одоо маш их талархалтай байгаа. Тэгээд энэ удаагийн наадамд нь одоо амжилт хүсье. Олон сайхан морин уурчид, олон сайхан одоо морин уур сонирхогч хүүхдүүд одоо авяас бэлгэн тодорч одоо морин хуур маань төв дэлхий дахинд одоо түгэн дэлгэрэх болтугай гэж өрөөё. Ер нь үүнийг хийснээр энэ хөгжим маань бид чинь зүгээр морин уурын чинь тийм ойлголттой шүү, зүгээр нэг үндэсний хөгжим гэж ойлгоод энэ өөрөө морин уур чинь өөрөө нэлээ өндөр түвшинд тоглоочийн ур чадварын хувьд ч хөгжим урлал хийцээ өвчс нэлээ төгс төгөлдрөлөг их ойртож байгаа гэж бид ойлгож байгаа. Тийм учраас үүнийг өшөө илүү хүчтэй дэлхийн нийтэд сурталчлах боломж бол морин уур сонирхогчдыг тоог нэмэгдүүлэх. Тэдэнд илүү ойроос морин уурыг бас зааж сурах. Морин уурын сургалтын төвийн салбар нэгдсэн. Монгол улсын морин уурын чуулганы морин уурч одоо Германд хөх Монгол хамтлагийн гишүүн Золзя маань энэ салбарыг тэргүүлж байгаа. Тэгээд маань өөрсдөө нэлээд хүч тавьж байж тэгээд ингэж хотын захиргаанд дэмжиж хийнэ гэдэг өөрөө аюул том дэвшил. Альва хил ус гарал ус яс үндэс ялгахдаггүйгээр хамгийн ойлгох түтгэл хөгжим өөрөө учраас мэдээж соёлт хүмүүс бол тэр талыг үл илүү өндөр ач холбогдолч тавьж байгаа. Тэр хот нь өөрөө энэ арга хэмжээг бүх талаар дэмжиж тусч ивент гэж байгаа асуудал бол өөрөө бас их том нээлт юм уу гэж ойлгож байгаа. Үүний жишээ нь бол Бетховены төрсөн хотоос морин уурын чуулгад Бетховены 250 жилийн явгаар морин уурын чуулгыг аваачиж хөгжимдүүлэх Монгол хөгжмийг бас төрсөн нутагт нь ишгэлүүлэх гэсэн тийм маш сонирхолтой тийм сонин зорилт хүртэл хүсэл хүртэл бидэнд ирсэн байсан. Тэгээд ковидын 2 жил үндсэндээ бидний үйл ажиллагаа бас нэлээ хоош нь татсан хэдий ч няцаагүй ачаар ер нь ийм үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэгээд Германд энэ үйл ажиллагаа хийж байгаа Золзяда, Урнада маш их талархж байгаа Монгол улсын морин уурын чуулганы хамт олонны хүмүүс, Монгол улсын филармон, Монголын үндэсний урлагт сэтгэлдээ бүх хүмүүс өмнөөс та хоёртаа маш их талархж байгааг энд чинь хэлхэн зүг баг.